За ингээд бид нар үзэгчид та бүхэндээ хилийн чамддах монголчуудын зөвлөл боловсролын хороо за Mongolian Open School-тэй хамтраад бид нар одоо дэлхийгээр тархан суугаа монголчуудаа монгол хэлний хүүхдүүдэд нь заадаг энэ монгол сургуулиудынхаа туршлагуудыг групптэй ингээд хуваалцаад явж байгаа бүх сургуулиуд маань ээлж дараагаар гисэн хэдий ч одоо тэр зөвхөн групптэй байгаа болохоор зэрэг бусад одоо эцэгчүүд маань Монголд байгаа багш сургууль хүмүүжүүлэгчид бас авах санаа бид нартай хамтраад ажиллах хүмүүс байх юм бол яг бид нарт одоо яг ямар бэрхшээл арга зүй хэрэг болдгийг гэдэг талаар нь багш болгонтой ингээд нэг ярилцлага хийгээд арга туршлага солилцъё гэсэн ийм санаа гарч ирээд тэгээд нөгөө ерөнхий зохион байгуулж байгаа цахим сургалтыг зохион байгуулж байгаа хүнийхээ хувьд ингээд багш нартайгаа арга туршлага солилцож байна. Тэгээд энэ цаг үеийн л одоо яалтчгүй бид нарт ирчээд энэ хөл хорионы үед энэ сургалтыг эхлүүлээд байгаа тийм ээ. Тэгээд танай сургууль сая үйл ажиллагаагаа ингээд бид нарт группээр фэйсбүүкээр ингээд үзүүлээд өнгөрлөө маш их үйл ажиллагаа хийсэн байна. Тэгээд та одоо энэ өөрийгөө танилцуулаад сургуулаа танилцаад эхлэхгүй юу? За, ийм сайхан боломж олгосонд баярлалаа. Намайг Ядмынхаа овогт Ядамсар овогтой Золоо Эрг гэдэг. Аав ээж хоёроо ярих юм бол Архангай аймгийн Тариац сумын хүмүүс байна. За 2005 оны 6 сард анх Шивэдэд ирж байсан. За миний тухай гэвэл юм байна. За сургуулийн маань тухай гэвэл анх 8 жилийн өмнө 15 сурагчтай жижигхэн номын сангийн бүрэн ширээн дээр боловсролын байгууллагт 34 жил ажилласан Ламжавын Үзмэ гэж багш бол дээрээсээ бий болгосон. Монгол хүүхдүүд маань хилээ марцчихгүй аав ээжигээ чигээ дуудаад авахыг гэдэг тийм нэг багшууны нандин эмзэглэл дээрээс бий болсон энэ жижигхэн сургалт нь одоо 10 үйл ажиллагаатай 140 хүүхдийг хамарсан Шивэдийнхаа хаант улсад одоо монгол хүүхдүүдийнхаа төлөө зул мэт асаж яваа ийм нэг сайхан хамт олон болж өргөгдсөн байна. Хөөс гайхалтай байлаа. Танайх одоо хэдэн хүүхэдтэй болсон бэ? Манайх одоо яг ойролцоогоор бүх 8, 9, 10 салбартайгаа нийлээд 140 хүүхэд эргэлдэж байгаа. Манай ангид жишээлх юм бол том ангид маань 20 хүүхэд, бага ангид маань 16 7 хүүхэд, Бүжи өгшин ангид 20 хүүхэд, сургуулийн өмнөх нас гэж энэ жилээс нээсэн. Тэр ангид маань 20 хүүхэд, шатар, морин хуур, төгөлдөр хуур, гитар, математикийн 2 анги гэл ингээл бүгднийг хамруулаад хүүхдүүдийнхээ судалгаа хийхэд тэгж хамрагдаж байна да. Танах одоо сургалтаа 7 хоног болгон явуулдаг юм уу? Эсвэл өдөр болгон явуулдаг юм уу? Энэ олон одоо хичээлүүдийг яаж орж зохицуулдаг вэ? Яг үнэ. 8 жилийн хугацаанд ерөөсөөр 7 хоногийн ганцхан бямба гарагт 9-өөс 12 цагийн хооронд л үргэлжилдэг. Манай ангиас том ангиас гарсан, Монгол хэлнийхээ ангиас гарсан хүүхдүүд шатартаа суугаад, морин хурандаа суугаад, төгөлдөр хурандаа суугаад, бага ангиас гарсан хүүхдүүд нь бас мөн тэгж эргэлдээд, зарим нь өмнө нь ингэж эргэлдээд, зарим нь 9 цагаас эхэлдэг, 8 цагаас эхэлдэг цагийнхаа зохицуултыг Celsius гээд Шведийнхаа энэ их хэлийг дэмждэг боловсролын систем нь өөрөө их гайхалтай. Тэгээд бид нартай одоо 8 жил хамтарч ажиллаж байгаа Celsius буюу насан туршийн боловсролын газар гэж ядгийн. Тэр газар маань одоо гээд бүх зүйлээр хангаад, танхимаар хангаад ингэж явдаг. Тэгээд энэ нэг 4-5 танхим дотор тэдгээр хүүхдүүд маань бүгд эргэлдээд өөрсдийнхээ хэмжээнд мэдлэг болгол хэл, түүх, соёл бүх юм аваад гардаг. Зөв. Тэгэхээр би одоо нөгөө нодно Швед улсад монгол хэлний багш нарын сургалт болоод очсон. За тэгэхээр зэрэг нөгөө алдартай Нобель гэдэг хүн чинь танай Шведийн хүн байна. Тэгээд музейг нь үзсэн. За тэгээд тэр түүх нь их сони юм билээ шүү дээ, тийм ээ. Тэгээд 7 хэлээр чөлөөтэй ярьдаг хүн байж агаад амьдралынхаа сүүлийн одоо цаг мөчийг Итали улсынхаа эдлэн газар Итали асрагч нартайгаа байж агаад яг тэгээд нөгөө өөрийнхөө хэлтэйгээ үлдээд бусад олдмол хэлнүүд нь байхгүй болоод сүүлчийн мөчийн тэр хэлэх ярих одоо гэрээслэл бүх юм нь өөрийнхөө хэлээр ярьснаас болоод нөгөө тэд нар нь хэлийг мэдэхгүй бичиж тэмдэглэж аваагүй түүхтэй. Тэгээ энээсээ үүдээд тэр хэлээ сурыг гэсэн нэг л хүүхэд байхад мэргэжлийн багш нь ажилуулдаг болсон гэсэн тийм юмыг сонссон. Энэ үнэн үү? Энэ бол яа харахгүй үнэ. Наад чи үнэн. Тэгээд энд бас нэг тохиолдсон, яг нэг Японы эмэгтэй дээр тохиолдсон гэдэг яриаг бараг багш нар болгон мэднэ. Энд амьдарч байгаа хүн болгон бараг мэднэ. Яг нэг тийм зүйл тохиолдоод хамгийн сүүлийн удаа бүх олдмол хэлүүд нь мартагдаад ээжээ гэдгийг японоор л дуудсан гэж байгаа.
Тэгэхээр хүний яагаад хэлийг зүгээр л монгол хэл гэд нэрлэчихгүй юм. Их хэл гэд яагаад нэрлсэн гэхээр ээжийнхаа тэр ариун хэвлийг буюу хүн усан дотор тэр усан дотор бий болж байгаа хэвчтэй хамгийн түрүүнд их хэлээ хүүгээрээ дамжуулж ээжээрээ сонсож байдаг. Тэгэхээр одоо би төгс үлгтийн босхыг нь алхаад сонголтоо хийгээд ороод ирж байгаа ээж аауд болон хүүхдүүдэд хэлдэг аахгүй юу? Яагаад ингэж орж ирж байгаад чинь маш их баярлаа. Нэгт хоёрт ихийнхээ хэвлийг сонссон хэлийг хүн хизээч мартдаггүй юм. Түүний чинь мартуулахгүй төлөө мэддэг чаддаг бүх юма та нарт одоо ингэж асгаад, цутгаад өгөхөд бэлэн байна. Өөртөөхөө хэмжээгээр авах нь л их чухал гэж бодож байгаа юм. Тэрээс ч нөгөө усыг нууцсан, ёсыг нь мэдсэн гэдэг шиг бид нар чинь усыг нууцсан хүмүүс одоо тэгээ дээр нөгөө сэтгэл судлаад ирэхээр энэ хүүхдэд яаж хүрэхгүй гэдгийг ер нь голчлоод бодоод явчих юм байна гэдгийг энэ ажлынхаа явцад их ойлгож байгаа. Тэгээ танай багш нар чинь улсаас ингээд цалинтай ажилтдаг юм уу эсвэл сайн дураараа ажилтдаг юм уу? Гөөштэй чимгээ өгшөө бид нар ч одоо ч жинхэнэ бор зүрхээрээ гэдэг шиг 7 жил одоо хөлс хөдөлмөрлөгөө чин зүрхээрээ зүтгэж явна. Тэгээд ямар сайхан хамт олон юм бэ те? 300 крон сар болгоод тийм тэр нь болохоор одоо ингээд эдгээр зүйлийг санаанд дуулна, хор авна. Ямар ч байсан нэг билет сарынхаа билетийг авчиад үлдсэн зүйлээ буцаагаад одоо хүүхдүүдэд зарцуулдаг. Одоо ийм нэг 300 ширхэг зүйл худалдаж авахд хэд байх вэ? За хямдрал харнаа. Хямдрал таарахгүй байх юм бол тэгэл ороод за ямар ч л хэсэг хэрэг болно гэж одоо хүний нүдэнд хог мэт харагддаг эдгээр зүйл чинь биднэрт бол одоо алт илтгэс шүү дээ. Тэгээд за одоо авчигээд хаяач хоёр хүүхдийнхаа талхны мөнгнөөс хомслол аавна одоо тэгээ яах вэ? Нэгэнт л эмч хүн нөгөө цагаан халаад өмсөд хүнийг эмчлэх гэж чагнах гэж зогсдог бол 15-20 жилийн дараа маш том иргэн хүн бэлдэж байгаа хүмүүс учраас тэр мөнгөнд уягдаж хэрвээ бид нар явсан бол ийм зайны хамт олон болоод ингэж Монгол хүүхдийн төлөө зүтгэхгүй байх байсан болов уу гэж боддог шүү дээ. За тэгээд нөр хичээл зааж явах явцад та Монголдо багшилж исэн хүн тийм ээ. Тэгээ Монголдо багшилж байгаад энэ шивэдэд өсөж тарнж байгаа монгол хүүхдүүдэд багшлахад ялгаа нь ямар ялгаа байна? За нэгт бол Монголд өсөж байгаа хүүхдүүд бол тэгтээ тэргүй ахуйдаа байгаа. Гэр орных нь 100% монголоор ярьж гин, сургууль дээр нь 100% монголоор ярьж гин, орчин бол перфект буюу 100% тэнд нь үйлчилж байгаа. Хэлийн чандад байгаа хүүхдүүдийн хувьд бол одоо би хоёр хүүгээрээ жишээ аваад үзэхэд надтай байх хугацаа нь гал тогооныхоо ширээг тойроод сууж байгаа нэг 30-аас 40 минут л алдаж байгаа. Бараг амьдралыг нь 100% гэж бодоод үзвэл 95%-ийн шивэдийн орчинд сургууль дээр өнгөрөөж байна. Тэгээ надад олдсон тэр нэг 40 минутыг ашиглахын тулд их хэлээрээ ярьж хүн гэдэг чинь ийм бэ тийм шүү. За баярлах сэтгэлтэй яасан гэд асуучих тийм сэтгэлтэй байгаараа гэдэг зүйлийг тунгаамал тэр нэг Монголын язгуур хойлгуулахын тулд 40 минут тэмцдэг. Тэгээд хэлийн чандад байгаа гадаад үдэд өсөж байгаа хүүхдүүдийн хувьд бол нэгт орчин байхгүй. Хоёр эцэг эхчүүд маань одоо нуугаад яах вэ? Бүгдөө л мөнгө ажил гэж гүйчдэг. Одоо бас нэг эмээгнэмэр юм нь аавтай ээжтэйг ингээд амьдарч байгаа мөртлөө хүүхдээ өглөө унтахт нь орой унтахт нь ороод ирдэг. Аавтайгаа бараг сар гарan уулзаагүй шүү дээ гэд манай ангийн хүү ярьжсэн. Тэгээ тэрэн дээрээс ингээд бодохоор амьдрал гэдэг чинь ойрхон байгаа мөртлөө хол байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрнээс үндэслээд манай төгс сүлэг сургууль одоо миний бие санаачсан да аавдын өдөр гэдгийг жил болгон зохион байгуулад гэр бүлийн өдөрт зориулаад 5 сарын 15. Тэгээ та ингээд энэ л өдөр хүүхдээ хүргэж ирж өгөөч. Сарын өмнөөс нэг дарагтаа зохицуулаад хилцэн байхад нэг ганц өдөр чөлөө өгөх байхаа. Өгдгөн бол яг сургуульд нь авчираад өгөлтөө. Тэгээ тойгон дотроо ч юм уу машин дотроо ч юм уу суугаад хүүхдүүдтэйгээ юм яриад гарыг нь хөтлөөд ингээд явна гэдэг бол нэг боловч тэр хүүхдийн тарих зүрх сэтгэл энэ гурван нандин холбоосон дунд та хизээч аавыгаа гэж мартахгүйгээр тийм нандин юм үлдээх боломжгүй гэдэг үндсэн дээрээс тэрийг хийж өгч ирсэн. Тэгээд Монгол сурж байгаа хүүхдүүд бол орчин байна. Хэлийн чандад сурж байгаа хүүхдүүд бол харьцангуй орчин бол байгаа. Гэхдээ ээж аав нар хөрх юм орчингоо бүрдүүлэхээр далбаагаа наагаал Монгол хоолоо хийгээл мөнгөн айгандаа хоолоо хийж өгөөл цацлынхаа алавгаар сүүгээ өргөөл эний чи ингэдгийг ингээл бүрдүүлэх гээл чармаадаг. Тэгээд эцэг эхчүүд чармаасны үндсэн дээр багш нар бид нар чармаагаад энэ хоёрын нийлэмж дээрээс хүүхдэд нэг зөв ойлголт ойлгуулах тул хүүхэд ямар таач байсан чиглээд байгаа. Тийм. Сургалт явуулж байхад танд ямар хөгжилтэй зүйлүүд тохиолдож исэн бэ?
Хөгжилтэй зүйлүүд өстой маш их. Хүүхдүүд чинь ингээд энд өсөж байгаа хүүхдүүд нэг тийм хар буруу санаа байдаггүй байхгүй юу? За. Яад чим нийгэм нь одоо тийм гайхалтай болохоороо тэгэл ерөөсөө өглөө босоо чичээд явдаг ирээлэн гэдэг нийгмийн ямар нэгэн юм дотор одоо ингээд Монголд бол нэг алаан гэж ярьдаг таалтан дотор бүр ингээд нэг тим юм ерөөсөө байхгүй тэгээд нэгт тийм их хөөрхөн тэгээд альва зүйл шууд шударгаар хэлнэ. Ерөөсөө л төс сэтгэл хэлнэ. Би чадахгүй мэдэхгүй манай ингээ нэг өсөх ирээдүгээд 13-тай нэг хүү байдгийг. Тэр өстө үнэн хөөрхөө. Бүр ингээд нулимсаа гартал инээ. Тэгээд тэр том ангийнхаа 17 хүүхдээс бага ангийнхаа 15 хүүхдээс би өстө алхам зутамдаа суралцдаг. Яг үнэндээ би нэг самбарын өмнө зогсоод юм уу юу барьчаад бичээд байгаа боловч одоо бага ангийн 9 гэдэг нэг охин байгаа. Тэр охин юмыг харьцуулна гэж үнэхээр гайхалтай. Тэгэхэд иш үсэг 3 шүдтэй байна, и үсэг 2 шүдтэй байна. Нийлээд би дэвтэрэн дээрээ 5 гэдгийг хэлж байгаа юм. Тэгэл би тэр хүүхдээс тэрнээс хойш би одоо шил гэдэг үгийг бичүүлэхийн тулд 5 шүдтэй шүү гэдэг дээр нь ингээд 1 2 3 эхний 3 бол иш гүйгүүлчих. Сүүлийн 2 нь бол и ихшгийнх. Тэрийг хүртэл ингээд өдөө болтол багшлагтаа юу гэдэг чим хэлээгүй явсан зүйлийг хүүхдээс мэдэж авч байгаа байхгүй юу. Тэгэхээр бидний дэргэд дээр тойроод сууж байгаа аав ээжийн дэргэд өвөр дээр нь эрхэлж байгаа хүмүүсээ зүгээр суутан гоо. Би бол хүүхдүүдтэй үнэхээр мөрөгдөг, буруу ярьчихвэ, буруу хэлчихвэ гэдэг зүйлүүд миний зүрхэнд ингээ байн хадаатай явдаг. Тэгээд их хөөрхөн хөгжилтэй зүйл гэвэл ингээд хагас өдөр сесүсийнхаа төвөр алхаад орохоор хүүхдүүд байж байгаа юм бол ирээ тэврээд авдаг. Чамаг их сансан шүү гэж хэлдэг. Тэр их явдал их хөөрхөн байдаг. Тэгээд манай ингээ ариун дээр гээд нэг хөөрхөн охин байдаг. Тэр охин надаа шүлэг зориулж шүлэг захиасаа. Тэр их хөөрхөн. Тэрийг би өстэй нэрээ баяр баясгалаа аз жаргал гэдэг зүйлийг хүн болгон өөрөөр төсөөлөх хэлэх байна. Намайг хэрвээ аз жаргалтай хүн та мөн үү гэж хэлвэл би өстэй 1000% тэгж хэлнэ. Яагаад тэгэхээр тэр хөөрхөн хүүхдүүдийн итгэл сэтгэл хинч түүнийг чи багштай зохио гэж хэлээгүй байхад зохиосон байдал тэр сэтгэлийн хайлгаа бол намайг одоо ингээд хос жигүүртэй юм шиг явуулдаг. Тэгэхээр би шамнартаа үнэхээр таалагддаг. Тэгээд ингээд тэр ингээд зурцсан хөөрхөн зургнууд ингээд ямар хөөрхөн гэж. Энэ одоо ингээд манай ангийн охин аа. Шар үстэйгээр зурсан байж тээ. Шар үстэйгээр зурсан нүүдүүд байна. Тормойж. Тий бид нар нэг юм хүүхдийн сэтгэлд хүүхдүүдтэйгээ хичээлээ зааж байгаа суухад хүүхэд болгоны тэр 20 хүүхдийн сэтгэхүйд өөр ертөнцөл байдаг учраас энэ охин тэгжил төсөөлсөн байгаа юм. Тэгээд Юсугээд охин тэр өгж байгаа. Өөрөө бичсэнгүй тэр надад тэр багшаа. Тэр энэ хідэн үг үсгийг ямар их сэтгэлээсээ зурсан бол тийм ээ. Энэ шиг том зүйл бол одоо багшны хувьд бол байхгүй. Тэгэхээр би одоо хорвоо дээр нэгт ээжтэйгээ аавтайгаа байна. Хайртай бүхэн тойрч чинь. Хоёрт одоо сэтгэлээ зориулсан энэ ажлын маань үр шим хүүхдүүд ингэж хандж байгаа нь бол үнэхээр гайхалтай. Үнэхээр гайхалтай байна. Би ч гэсэн гүс наадах чи хараад ямар хөөрхөн юм бэ гэж бас бодож байгаа байхгүй юу. Бөөн баяр баясгалан л харж штэ тий. Тэгэхээр та энэ хүүхдүүдийг энд авчираад нэгтгэхэд байгаа одоо таны гэсэн тэр заах аргын онцлог яг юу вэ? Энэ хүүхдүүдэд ер нь энийг л ийм л аргаар өгч юмсан гэсэн бусад багш нартай хаваалцах арга зүй чи юу байна агшаа? За би одоо тэрийг дүгнэж хэлэхэд хэцүү юм. Гэхдээ 7 жилийн хугацаанд одоо миний яг нэг баримтлаж ирсэн зүйл гэх юм бол би хүүхдүүдийг ингээд бүх зүйлийг нь өөрөөр нь хэлхийг хүсдэг. Одоо хэдий 21-р зуунд бүх юм компьютер болоод бүх юм дэвшилтэт технологи болж байгаа боловч хүн хизээч цаасан номыг харахгүй. Хүн хизээч үзэг бариад гараараа бичих энэ дадлыг бол хүн хизээч хайхгүй. Би энэ дээр бол бат суурьтай итгэдэг учраас ил тудуугаан одоо сор болсон бүтээлүүдийг сонгодог хэлнийхээ тэр гайхамшигыг мэдрээсэ. Хүн яагаад ингээд 3 ингээ харахад 5 3 хөдлөд байгаа юм шиг мөртлөө эн чинь нөгөө бүх булчин шүрмэс гарын хөдөлгөөн техник ингэж нөгөө зөв эргэлтүүд явж идэг. Тэгэхээр ингэснээр эн чинь одоо бол ийм их технологи үед эн чинь бол нас болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр би эдгээр үндсэн язгуур зүйлүүдэд битгий хаяасаа гэж боддог учраас тэгтээ тэргүй гэртээ амьдралынхаа бараг 90%-ийг ингэж сууж байгаа хүүхдүүдэд өдөр болгоны 30 минут ингэж бичээд цаасан номыг нэг ингэж дэлгэр 30 минут унших яг үнэндээ бол зарцуулах хугацаанд бүр харьцуулшгүй тэнцвэргүй байгаа. Тийм учраас би хүүхдүүдийг дандаа гараар нэмэлдэг. За одоо би тань жишээлх юм бол манай ангийнхан Ч Баярмагийн нууц тавчааг үзлээ.
Одоо би энийг юу гэдгиймдээ би өмнө нь юу сонсож байгаагүй хэлийн чамдад байгаа багш нараас анх удаа гэж хэлчихэд бараг хэлсэхгүй болов гэж бодоод байна. Надад бол сонир санагдаж байна. Одоо өсөг заах гэж байгаа хүнд юу нууц зочоо вэ гэд би бол зочих гэж авч байна. Тэгэхээр чинь за би нэг ээж аваад бас надад хэлж лээсэн. Дөнгөж ингээд уншаа сураад цагаан толгоон дараах үедээ та одоо яагаад наад чи үг хэлэг эсүүхэ бүртээ үжин тэг сугаа инг сугаа гэж одоо ойлгохгүй штэ гэдэгт нь одоо тэрийг нь үл харгалзсан ямар ч байсан би хүүхдүүдтэй орно гэж хагаад том ангийнхаа хүүхдүүдэд орж ирсэн. Тэгээ манай ангийнхан ороод одоо яг гараараа хийсэн. Монголын нууц товчоо гэдэг үгийг дүрслээд бичээд иргэсэн чинь мон гэдгийг бичээд гол гэдгийг голоор бичээд ир үгээ ийгээ залгаад нууц гэдгийг нь уруулаар чш гэсэн байгаа байхгүй. Тэгээ товчоо гэдгийг нь товч тэгээд залгацсан. Энэ чинь нөгөө бидний хүсэж байгаа хүүхдийн сэтгэхгүй байхгүй юу. Тэгээд энэ дундаас чи хүүхэд Монголынхаа нууц товчог би зөвхөн нэг сэдв заагаад өгсөн. За 3-6 дугаар хуудсанд юу гарсан бэ? Тэрийг уншаад чи юу ойлгов гэхээр тэрэн дээр Чингис хааны үүслийн тухай байгаа. Тэгэхээр ингэсэн юм байна, тэгсэн юм байна гэд тэгээд хийгээд ирдэг. Өөр чинь юу вэ? Хамгийн гол нь тэр нэг зэрэгцээд сууж байгаа, хажууд нь байгаа тэр гайхамшигтай хүүхэд яаж сэтгэж байгааг нээлттэй нэгт харуулна. Хоёрт бие биенээсээ сурна. Гуравт тэр хүүхдийн дотоод сэтгэлд байгаа би гарч ирнэ. Би яагаад монгол хүн юм бэ? Тэгэхээр Чингис хаан гэдэг чинь ийм ухаантай байсан. Хүнийг хайрладаг байсан. Хүнийг зөвхөн гадна талаас нь биш, бүгдөө л хөдсөн дээлтэй мөртлөө яагаад 9 өрөлгөнд бусдаас онцгой байсан гэдгийг ярихаар ухаан, хайр, сэтгэл, хүнийг олон талаас нь харах чадвар эдэргээд бүгд ургаад гараад ирж байгаа. Тэгэхээр бид нар тэгтээ дэргүүл нийгэмдээ асар сайн бие хүн бэлдэж өгөхгүй зүтгээд байгаа юм чинь энийг эдгээр зүйлээс л өгөх юм байна. Тэгээд ингээд яриад яваад ахаар хүссэн үсээгөө түүх рүү ордог юм билээ. Ерөөсөө л түүхээ их хэлтэйгээ жигүүр болгоцсон хүүхдүүл тэгэл цаашаа тэгтээ дэргүй ийм сайхан нийгэмд өсөж байгаа юм чи нөгөө бидний үсээд байгаа гадаа тэр нөгөө нийгмийн харилцаа бүх юм чи хослоод ирэхээрээ би чи чивэт хүнээс ялгаатай юм байна. Би чи энэ бэлэг хүнээс ондоо юм байна шүү дээ. Яагаад ондоо гэж би энэ хүний харахгүй байгаа талыг харна. Би энэ хүний сэтгэлийн мөн чанарыг танино. Ингээд л нөгөө сайхан хүн чинь бий болохын үндсэн ерөөсөө миний хувьд бол би л тэгж бодсон юм. Тэгээд л хүүхдүүдтэй нууц тавчаа орох гээд үүн дээр бас нэг минут нь хөрөхөлөө дашрамт хэлэхэд Эрдэнэ баярын нөгөө бомбардаг орсон. За. Бомбардаг одоо бид нар ингээд эхний 4 цувралыг нь орсон. За. Тэгээд Эрдэнэ баяртайгаа Монголд очиж би бүр өөрөө уулзаа. Тэгээд шивэдэд ингээд оруулаад ирэх боломж байна уу? Манайх ингээд ийм сайхан боломжтой бааз ингээд байж идэх шүү гэд ярьсан. Их сайхан хүлээж авсан. Тэгээд бомбардагаараа дамжуулаад би хүүхдүүдтэй бас нэг юу өгөх гэсэн бэ гэхээр бомбардаа ч өөрөө Монголын үндэсний баатар. Тэгэхээр ингээд хүүхдүүд юу гэж хэлж ийн гэхээр яагаад ингээд нүд нь ийм том байгаа юм болоо? 5 настай хүүхэд өөрөөсөө том шээзгийн үүрээд ингээд явахаар яах болоо? Тэгээд нөгөө бомбардаа ч явж байгаа шээх болдог байхгүй юу? Шээгээд ингээд гадаа хээр шээж болохгүй осгдгийн шүүгээд ээж нь хэлсэн чинь тэгээд нөгөө бомбардагийнхаа үлгэрийг уншаад, номоо уншаад чинь нөгөө 1-р анги нь бүх юугаар цацагдсан штэ. Тэрийг үзчихэд за ямар таач байсан бол хүүтэн гадаа явж хахад өвөл явж хахад шээж болохгүй юм биш багшаа би тэрийг ойлгосон гэж байгаа юм. Хоёрт нь болохоор хүн нохоо хоёр чинь ямар мундаг юм бэ гэд ингээ хөрхөн зураад ирж байгаа байхгүй юу. Энэ одоо бүгдөө хүүхдүүдийн хийсэн бүтээлүүд. Тэгээд энэ хараа та энэ үнэхээр сэтгэл байгаа биз. Энийг ингээд санаандуулаад, хайчлаад, наагаад энд одоо ингээд хийж яхад борцны тухай 2 дахь дэвтэр нөхгүй юу. Тэгэхээр борц гэж юу вэ ингээд нөгөө ярих гарч байгаа ямар махаар хийдгийн тэгээд нөгөө мал руугаа буцаад яваад орчиж байгаа. Тэгээ энэ дунд чинь нөхөрхөө охинтой танилцдгийг. Тэр нөгөө зурм гарч ирдгийг. Тэр ерөөсө байгаль нийгмийн харьцаа, хүний харьцаа, амьтан хайрлага, хүнийг хайрлах юу гэж хэлвэл хүн гомдоохгүй байх. Ингээд л бодохоор энэ бүхээрээ миний онцлог бол хүүхэд болгоныг ингэж хэлбэж нээж гарч ирэхийг л зорддог. Тэгээд ингээд хийгээд ирэхээр нь одоо би чинь чигтэйхэн догдлно. Нөгөө хүүхдүүдтэй ингээд та энэ хардаа энэ зургийг хүртэл ингээд одоо бодвол нөгөө нэтээс аваад, гаргаад, хайчлаад үүнхээр тэгэхээр би ямар ч гэсэн хүүхдүүдтэй за одоо айхтар манлайлагч байгаад миний хөө яв уул нь бол би тэгж хүсээд байгаа. За яг хоо манлайлагч одоо энэ төр байха болио гэхэд ямар ч байсан орчин тойрныхоо нөлөөлөлд манай сургуульд явж байгаа хүүхдүүд бол
эерэг юм л түгэх юм байна гэдгийг бол бат сүртэ өгж байгаа гэж бодож байгаа. Зөв. Ааха. Тэгээ би тэр нууц товчон дээр ярьж байна л да. Та нууц товчоогоо одоо шууд заахта яаж ер нь эхэлж зааж ийнэ вэ? Бүр анхан суурнаасаа л ануужин тэмүүжин гээд ингэж танилцуулж дүрсээр нь танилцуулж явж байгаа л одоо энэ хүртэл явж гин үү? Яг эхлэл нь хаанаас эхэлж гин? Баг одоо дүнгэж өсөг үзэж байгаа хүүхдэд яаж орж гин? Өсөг үзэж байгаа хүүхдүүдийн тухайд их сайхан мэдээд дуулахад энд нэг багштайгаа хамтраад яг сургуулийн өмнөх насны хүүхдүүдээс эхлээд 12 нас түүнээс дээш хүүхдүүдэд нэг цуврал ном хийя гэд эхнийхээ номны одоо төсөл тэгээд зураг, хар зураг бүх юм маань гарцсан байгаа. Ямар баяр. Тий, одохгүй их сайхан зүйл гарна. Тэгвэл багш нар бүгдээрээ гадаадд байгаа монгол хүүхдүүдэд ялбарсуулсан үг хэллэгтэй зурагтай ном гарах нь шүү дээ. Тийм ээ. Танай сургуулийн жоохон нууц зүйлийн задлчиг гэдэг хоёр хүүхэд аялж байгаа хэлбэрээр яваад тэгээд одоо гэр ахва бүхэл юмтай танилцах болно шүү дээ. Тэгээд чинь тэр чинь нөгөө хүүхд чинь ингээд сонирхол асуухаар хаан гэж үг гараад ирнэ, гэр гэж үг чинь гараад ирнэ. Тэгээ байж л хувцас ороод ирнэ. Хувцсан дээр нөгөө бартаг малгайч нь ороод ирнэ. Энийг хин өмсдгийг гэхээр хатан, энэ хатангийн хүүхдийн хин гэдгийг гэхээр гүнжиг. За ингээд нөгөө их шиг холбогдоод тэгээд бидний одоо миний нэг зориод байгаа юм шивэдүүд ер нь Скандинавын Европын орнуудын шууд үгээр нь хөгжиг уншуулдаг. Хүүхэд тоглоомынхаа явцад сурчаад үгээрээ уншдаг. Монгол хэл чинь болохоор гэж тус тусдан зааж байгаа дараад нь үгүй. Тэгэхээр бид нар энийг болио. Тэг асар их цаг хугацаа алдчихээн. Чадвартай хүүхдүүдийг ингээ боогод байгаа байхгүй юу? Яг үнэ. Бомбартай гэхийг шууд бомбартай л гэж уншина. Хаан гэдэг үгийг шууд хаан гэж уншина. Тэгээ манайх энэ жилээс нөгөө Ж Бүрвсүрэн багш маань Болдотор агшин туршлагыг нэвтрүүлж байгаа. Тэгээ богино хугацаанд хүүхдүүд уншиж чаддаг юм байна гэдгийг мэдчихсэн учраас түүхэн дээрээ суйрлаад энэ сайхан юм эхлэх гэж байгаагаа дуулах. За, баяр хүргэе. Тэгээд бас өөр одоо энэ дээр чинь хүсэлт дим редактор юу гэдгийг байвал бид нар бүгдөө энэ захин сургалт зохион байгуулж байгаа багш нар дэлхийгээр таран суугаа одоо өөр биднэрт туслахыг дэмжиж гэсэн хүмүүс байвал туслах байх, тантай холбогдох байх тийм ээ. Ардталт чинь нэг баахан улаан шармар юмнууд байгаад ах юм юу вэ тэр? Энэ ч нөгөө одоо онлайн хичээл явуулаад энэ нэг альтер нэртэй өвчин чинь бүх юмыг ер нь ингээд хязгаарлаж штэ. Тэгсэн мэт яг үнэндээ болоод би юу тэгэж хараад байгаа юм. Сурах мэдих юм байвал сураал гэсэн цаг байгаа. Тэгтээ дэргүү хөл хориод ингээд гэрт байж юм. Тэгтээ дэргүү сургуультаа бид нар явж чадахгүй байна. Тэр чинь нөгөө насан туршийн боловсролын газар болохоор зүссэн зүйлийн үндэстнүүд ингээд холигч байдаг. Бараг 150 хүн өдөрт ингэж халахч байдаг газар. Тийм болохоор мэдээж ээж аав тийм газар хүүхдээ аваачихгүй. Тэгээ ерөөсөө зүгээр байж хахаар тэгээд ийм хөөрхөн болцсон хүүхдүүдэд орхих надад бас харамсалтай байгаа юм. Ингээ орхиж чадахгүй. Тэгээд нөгөө хэдүүлээ онлайн хичээлээр 9 эрдэнэ би Монгол хүн Эрдмийн баяр мод хүүхдийн үзгээр би өсөлтөр болохоор хөдөлгөр үзсэн. За тэгээ энэ юу вэ гэхээр гүйцэтгэл юм байгаа юм. 9 эрдэнэ шүнгээ тий уншсан хүүхдүүд нь ингээд титэм аваад текстүүдэд бичсэн хүүхдүүд нь смайл аваад яваад байгаа. Тэгэхээр одоо эндээс хинбэ ингээд бүгдөө хийсэн. Миний охин тэрийг тэгээ би ээж аврууд руу нэг групп руу ингээд явуулчихав. За миний охин ямар тач гэсэн гүйцэтгэлтэй байгаа юм байна. За одоо тэгвэл гүйцэтгэл байх юм бол хоёулаа энэ дээрээ ажиллана гэд ингээд явчихдаг. Бусад багш нарт санаа өгөхөд бас ингээд дүгнэх хэлбэрээ ил тод байлгаад өгөх хэрэгтэй юм байна. Тэгэхээр сургалтын чи өстө заавал хийхгүйгээр хүүхэд ингээд хичээл хийхээс өмнө харуулчихдаг. Баярлалаа миний хүү хичээл зүтгэл гаргаж байгаад баярлалаа. Тэгээ манай ангийнхны нэг баримтлагдаг зарчим нь их биш, бага биш, ерөөсөө тогтмол хий. Цагаан сар байна уу, наадам байна уу, чиний төрсөн өдөр байна уу, хүнд өргөцсөн байна уу хамаагүй. 20 минут л өдөр болгон хий. Тэгэхэд та хүүхдийнхаа насан туршийн дадлыг ээж аав бид нар тавьж чадах байхгүй. Тэрнээс шиг ингээл нэг өдөр алдаг оног, нөгөө өдөр алдаг оног. Тэгэхээр хүүхэд тэнд юу гэж ойлгох вэ гэхээр юмыг орхилдуулж болдгийм байна. Баяр болохоор хойш юм байна гэдэг юм суугаад байгаа. Үнэхээр л бид нар цөөх хүлхнээ 3 саяулаа хүчрхэг яагаад бид нар хүчрхэг байсан бэ гэж судлаад ахаар ерөөсөө л хариуцлагатай байсан байлээ. Монголчуудыг хариуцлахгүй гэж ярьдаг нэгт маш буруу. Хариуцлагаас ив үүсдэг, ивээс биений хүлэн зөвшөөрдөг юм байна. Одоо ч бид нар харуулж илэн шүү дээ. Хүн болгон хариуцлагатай, хүн болгон нөгөө яг хэлсэн ёсоор нь байгаад ямар ч өвчин ороогүй байна гэдэг бол үнэхээр бахархах шүү дээ. Тэгэхэд бас бид нар гайхуулж эхэлж шүү дээ. Тэгэхээр
энэ одоо мөчөөс эхлээд монгол хүний одоо тархлаа монгол хүнийг үнэлэх үнэлгээ харьцангуй одоо илүү болж байна. Тэгэхээр ээж аваад маань ч гэсэн бас монгол хэлээ сургаад энэ цаг үеийг ашиглаад тэ хүүхдүүдтэйгээ хамт энэ захин сургалтыг ашиглаа явуучвал бас их зөв юу гарч ирлээ гэж бодож байна миний хувьд. Тэгэхээр танах чинь та нэг юун дээр бичсэн байсан шүү дээ. Манай хүүхдүүдийн ураа гэд ямар ураа хүүхдүүд хэлж орж ирдэг гэдэг л та. Манай ангийнхны ураа орохоо би монгол хүн дэлхийн шилдэг хүн гэдгээ 7 удаа хэлдэг юм. 7-оос 21 удаа буюу түүнээс дээш хэлэхэд хүний нөгөө 70 ухамсарт суудаг учраас за 21 хэлүүлэхээр бас цаг хугацаа орчин. Бид нар чинь ганцхан цаг байдаг учраас тэр нөгөө цагаа бүр нандингны шүү дээ. Тэгэхээр 7 удаа хэлүүлдэг. Одоо ч гэсэн нэтээрээ онлайнаараа бид нар за одоо хэдүүлээ мэдлээ тэгээд ураагаа хэлье. Би монгол хүн дэлхийн шилдэг хүн. Чи яагаад дэлхийн шилдэг юм гэхээр хүнийг хайрлаж чадаж байна, хүнийг инэрч чадаж байна. Ер нь амьдралын гол утга учир чи хайр юм байна шүү дээ. Багш нь хэрвээ хайрлал ах юм бол хүүхэд дэлгэрэл энэ. Тэр дэлгэрсэн цэцэг үндсийг ээж аав нь очиод хайрлал явах хүүхэд улмал задраад, улмал өөртөө ихтэй болох юм байна. Гэдгийг энэ одоо 7 жилийн үзмээ өгшин тавьсан энэ нэг гайхалтай зүйлийн үндэс дээрээс л одоо хувь хүн болоод ойлгоод тэрийг улам ингээд батжуулах юмсан гэж бодоод зүтгэж юм да. За. Үнээр танаа хамт олон гайхалтай байсан. Танах чинь өөрийн сургуулийн дуутай юм бэлээ. Тэр одоо багш нарын бүжгийн концерт одоо бүр тэр юу ч мэдэхгүй байж байгаа л тэд нар зааж өгөөл юм болчиход байна үү те. Тэгэлгүй яах вэ? Анх монгол хэлээ заагаад явж байхад одоо эцэгчүүд ингээд хүүхдэд нөгөө хүүхд ч өөрөө тэр чигтээ шижир юм байна. Бид нар тэгэхээр дөрөв мэдэн шүү. Байгаль дээр 108 элемент байдаг бол яг хүн адилхан 108 авьяастай гэж би нэг уншижсэн. Тэгээд тэр 108 авьяасын хэдүүлээ эцэгчүүд чинь хүүхдээ нээж чаддаггүй байхгүй юу. Ажил гээл бүүчин тэгээд жоохон юм шалгаагаад ээжээ гэж ороод өгнө. Ядаж өглөө цаашаа. Тэр өрөөнд очиод тэр ямаа тоглол гээд дийлэх нь ер нь тийм байгаа. Одоо харин залуучуудтай гэр бүл би маш их талархдаг. Та ямар хүүхдийнхаа төлөө анхаардаг гэж үнэхээр бишрэмээр тэр хүмүүсийг харин бид нар маш сайн зөв чиглүүлж өгөх хэрэгтэй. Ээж хүнийхээ хувьд ч, иргэн хүнийхээ хувьд ч, багш хүнийхээ хувьд ч. Би бол бодохдоо өөртөөхөө амьдралд алдсан алдаагаа би бусад ээж аавуудыг битгий давтаасаа гэж боддог. Миний хоёр хүүгийн сургууль дээр тулгарч байгаа тэр бэрхшээл зовлон бусад хүүхдүүд битгий амсаасаа гэж боддог учраас бүх юма ярьдаг байхгүй юу. За ингүүл ингэдэгий шүү. Би бол хоёулаа эрэгтэй хүүхдтэй учраас эрэгтэй хүүхдүүдэд нийгмээс ийм сүрэг юм яриад шүү. Сургууль дээр шүү. Хэрвээ танд ийм юм тохиолдвол ингэж хэлээрэй гэх мэтчлэнгээр тохиолдсон зүйлүүдээ ярьж явах нь их зөв юм байна гэж бодсон. Тэгээ би энэ дашрамж хэлэхэд ээж аавуудтай үнэхээр их баярлаж явдаг. Миний одоо нэг арт заа харгын арай нэг за багш нар болгонд ер нь байдаг байх гэж бодож байна. Арай нэг дэлгэрэнгүйгээр ярьдаг зүйл нь хичээлээ заачаад ээж аваадаа бүгднгийн хүүхдүүдийнх нь хажууд суулгаад өөрийнхөө хичээлийн заасан бүх арга зүгээ би хэлж өгдөг юм. За одоо өнөөдөр жишээлбэл шар шувуу үүнийг туулагуурын тухай үлгэр орсон. За энэ байна, энэ байна, туулайн энэ байна, шар шувуу нь энэ байна, сармагч нь энэ байна. Энэ тэгэхээр найзуудын тухай хөөрхөн үлгэр болж байгааз. За тэгээд би ингэж заасан. Энэ дээр би балархаа гişгээ тодтогсоо, өргөлтөд гişгээ тодтогсоо. За энэ дундаас 3 үетэй үг тэд байсан. За тэгэхээр өмнө нь одоо хэлдүүлээ үзсэн би нэг манай нэрээ та энэ дээр би яг хэлхэн зүйтэй юм бэ. Яг мартах гэж байна. За нэг онцлог зүйл гэвэл ингэдэг. За одоо жишээлбэл 35 үсэг байгаа шүү дээ, аваа үсэг. За тэгэхэд манай ангийн 9 охин. За 9 гэхдээ өөрсдөө нэрлэж байгаа. Багшаан чи 9 шүү дээ гэд. Тэгээ 9 охин маань ангийнхандаа 2 тэмдэг үсгээ танилцж байгаа юм. Тэгэхээр ингээ хүүхдийн сэтгүүд зүгээр л тэмдэг үсэг 2 шүү гэдэг ахаас илүүтэй 9 өнөөдөр биднэрт ингээ тэмдэг үсгээ таниулахаар ямар гоё юм гурвалжин хэлбэртэй даашин зөмсөөгөөч гэдэг юм уу. Ямар гоё ногоон өнгөө гэдэг нөгөө мөнгө 9 шиди бүх юма заачиж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүүхдийн сэтгүүд чинь үлдэн тэмдэг үсэг энийг бол хязгаарч мартахгүй нөгөө 9 барьсан байгаа. 9 яаж яхад царайлгаа тэгээ хөөрхөн инээц. Дараагийнх нь гэхээр энэ дараагийнх нь гэхээр энэ маань хин байгаа. Манай ангийнх цөөхөн 3-4 хэрэгтэй хөлттэй. Тэгэхээр хүүхдүүд энийг харангуйтаа ингүүн гэж хэлчихэж байгаа.
Ингүүн тэгвэл туслах 6 гişгээ таниулж байгаа. Ааха. Тэгэхээр ингээд ингүүнийхээ энэ өмсөн зүйлсэн инээ тэр юм бас тайлбарлаад өгч чинь. За 9 дахиад гараад ирсэн. Гадаад. За ингүүн дахиад гараад ирсэн. Энд чинь нэг олон гүйгүүлэгч болохоор хуваацчихж байгаа. За энэ болохоор манай ингээ Мишель гэдэг охин. Ингээ өсөө яг ингэж хөрхөн савндаг аахгүй. Тэр Мишель тэр юуг нь тавьчихж байгаа. Заримдаг 9 тавьчихж байгаа. Тэгээ яагаад заримдаг 9 гэж нэгэлдэг вүлээ гээл. Тэгээд яриад ахаар чинь заримдаа гიშгтэй, заримдаа гიშггүй гэж хүүхдүүд. За тэгээд ажил энийг та хин гэж бодож чинь энд болж өсдөг. Тэгсэн чинь намаа гэж байгаа. Багшаа та ингээ болж өсдөг штэ. Та голдуул ер нь өсөө ингээд доочдөг нөгөө цаал те ингээд гой задгаа тавиад авах боломж ер нь л байхгүй. Тэгэхээр би сайхан өрөөдтэй 7 гიშгийг таниулчихж байгаа. Гих мэдчлээ ингээд хэлэхээр хүүхдүүд энэ болохоор хин ингүү маргад гээд 2 хүүхэд байгаа. Ингээр хүүхдүүд нь тогтоодог. Айл болох сонирхлыг нь татаж өөрсдөр нь хилүүлэхийг л зорддог. За тэгэх юм бол тэгээд яг нөгөө Хатанбаатар багшийн яриад байгаа. Өөрөө сэтгэл хөдлөлтөй инээсэн зүйлээ хизэж мартдаггүй гэдэг бол яг үнэ. Тэгэхээр одоо эднэрийг бол ингээд тэгээд нөгөө хуруунд дээр нь бас их ажилдаг. За одоо жишээлх юм бол энэ хос их шиг байна. Хос их шиг 5, үндсэн их шиг 7. За туслах их шигтэйгээ нийлэх юм бол урт их шиг маань олон. За эхний удаа туслах их шигээ үзэхгүйгээр 8. 5 7 8. 5 7 8. Тэгээ нөгөө шүлэг чирлүүлэхдээ ингээд уйлээд үе гэдэг чинь энэ тэгэхээр юмд үгэнд бас үе байдаг байх нь 3 4 үетэйг хэдүүлээ уйлж уншин энэ төр гээд. Нөгөө практик талдаа бол эдгээр зүйлийг нэлээд анхаарч ажилладаг. Тийм. Үнэхээр гайхалтай заах аргуудтай юм байна багш. Баярлалаа. Энэ ярилцлага өгөөд босод багш нартаа энэ сайхан арга зүйгээ хуваалцсанд баярлалаа. Тэгээд танаа хамт олонд ч гэсэн энэ 15 хүүхэдтэй сургууль өнөөдрийн 140 хүүхэдтэй 11 багштай болсон танаа хамт олонд баярлалаа. Ингээд энэ хүү ярилцлагаа өндөрлөе. Баярлалаа. За ямар танд одоо хамгийн сүүлд одоо энэ үзэгчтэй магадгүй энийг үзэж магадгүй шүү дээ тий. Тэгэхээр танд одоо сүүлийн одоо гоё сайхан үг юу вэ? Бусдаа хэлэх өрөөх юу вэ? Танд сүүлийн мөчийг үлдээ. За юуны өмнө маш их баярлалаа. Сайн сайхан зүйл рүү тэмүүлж байгаа юм гэдэг бол цаг хугацаа харгалзахгүйгээр хизээ нэгэн цагт олгиолоод ирдгийм байх гэдгийг биеэрээ мэдрээд сууж байгаадаа юуны төрөнд одоо их талархаж баярлаж байна. Хоёрдугаарт нь таны хэлдгээр нэг дугуй ширээ тойрч суугаад эмзэглэл дээрээс би болсон ийм сайхан гэрэл гэгээтэй номын мөртэй үйлийг эхлээс одоо үзмээ багшд бол юуны өмнө талархах нь манай хамт олон шивэдэд амьд монголчууд үзмээ өгшиг бол одоо мэдхгүй хүн байхгүй. Тэгэхээр номын мөр гэдэг бол үнэхээр гайхалтай юм гэдгийг батлан харуулж байгаа. Энэ хүнд юуны өмнө өөрөөсөө болоод хамт олонныхоо өмнөөс баярлалаа. Энэ дотор нь байгаа 108 яасан ядаж л 4-5-ыг нээгээд явж байгаа эцэг эхчүүдийнхээ өмнөөс одоо дахин баярлалаа гэдгийг хэлхийн ялдамт дэлхийд даяар тархан сууж байгаа нийт монголчуудаа өвөр дээрээ өсгөөд байж байгаа энэ гайхалтай хүүхдүүд чинь бол бидний ирээдүйн иргэд юм шүү. Яг та нарын хажууд бол бурхад, наран, хорвоо дээр одоо зөөрлөж боломгүй гайхалтай эрдэнэс сууж байгаа шүү. Эдгээр хүүхдүүдээ зөв чиглүүлээрээ өдөрт та ороод ирэхдээ босго алхаад ороод ирэх 3 минут л хайрыг зарцуул. 30 биш. Илэг зүрхээрээ тэрврээд миний хүү гэд үнсэх бол тэр бол 30 минут та хичээлээд авт гэд загнаснаас илүү хүмүүжил байдаг юм шүү. Тэгээд миний нэг яг өөрөө хэлэх дуртай үг байт юм аа. Алтан саяын буд туг бол алаг дэлхийгээр тарах нь хөх Монголын гайхалтай тэр гайхамшигтай хөх тарих бол одоо сэргэх цаг нь болсон. Энэ бол цаг нь ирсэн гэдэг нь бол одоо бүхэл зүйлээс харагдаж байна. Тэгээд дэлгэр сайхан Монголдоо энэ дэлхий бол нэг юм а гэдгийг одоо бид нар ойлгочлаа шүү дээ. Тэгэхээр цэнхэрхэн дэлхийгээ бүгдөөрөө хайрлаад бүх юмны үндэс хайр юм байна. Мэдсэн бүх зүйлээр хамт ерөөсөө хамтдаа хөгжиж, хамтдаа урагшлаа. Монгол маань удахгүй сайхан болно. Би бол тэрэнд бүр батнат итгэж явдаг. Тэгээ та бүхэндээ маш их баярлалаа. Ийм сайхан зүйл зохион байгуулж бие биенээсээ хуваалцах боломж боловцоо гаргасан. Энэ бол ганцхан зол баяр ганцаараа сайхан байгаа, төгс үрэгт ганцаараа сайхан байгаад жоохон явцсан шүү дээ. Тэгэхээр дэлхийн нийтээрээ дарахад суугаа 10 сая монголчууд хүчирхэг болцгоё.
Тэгээ хүчрхэг Монгол иргэний төлөө хамтдаа урагшлая гэж. Тэгээ бидний нэг ураа байгаад байгаа шүү дээ. Одоо цахим сургалт ингээд зааж байгаа багш нар маань Монголынхаа ирээдүйн төлөө багшилцгаая гэдэг ураатай. За ингээд баярлалаа. За маш их баярлалаа. Танд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За. Миний багшдаг шүлэг би одоо уншиж байна. Миний багш хамгийн шилгэн болохоор би багштай амар их баярлдаг. Миний багш надад их юм зааж өгсөн болохоор миний багш надад хамгийн шилгэнэж бодогддог. Тэгээд чиний зохиосон шүлэг үү? Миний зохиосон шүлэг Ямар багштай зориулж зохиож байгаа? Золоо багштай. Баярлалаа.